Жемол хөдөлгөөний төвд лангуу түрээсэлж байсан эмэгтэй нөхөртөө хутгалуулж хамаалцсан. Албан бус их сурвалжийн мэдээлэлээр тухайн гэр бүл бага насны хүүхэдтэй хамаалцсан эмэгтэй нөхрөөсөө сал хүргэлтөө хэдэн сарын өмнө өгсөн ч шүүх эвлэрлийн хугацаа өгч тусдаа амьдарч байсан гэлээ. За тэгвэл эвлэрүүлэн зуучлах хөргөлийн 70-80% гэрчүүд гаргах юм байна. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах хугацаанд эхнэрийгээ занл хийлгэх зэргээр 2-3 тохиолдол гардаг байна. Одоогоор бас энэ ажиллагаа яг мөрдөнчлөх ажиллагаа бол хуулийн дагуу хийгдээд явж байна. Тэгэхээр бол тухайн асуудал бол одоо яг зүгээр үржилсэн байдлаар бас гэр бүлийн хамааралтай этгээд байсан гэсэн юм өстой байдал байна. Заавал өгдөгчийг бол тоогоор ялагчаар татаад цагт ойрох 461 дугаар ангид бол хорсон ийм асуудал бол байна. Жемол худалдааны төвийн түрээслэгчид нөхрийнхээ гарт онц гэрцгийгээр амиа алдсан эмэгтэйг хүндэтгэн цэцэг өргөжээ. Талигажийн хувьд тус худалдааны төвд лангуу түрээслэн ажилуулдаг байсан талаар их сурвалжууд мэдээлсэн. Тухайн амь хохирогч эмэгтэй бага насны хүүхэдтэй салах өргөдлөө хэдэн сарын өмнө өгсөн ч шүүх эвлэрлийн хугацаа өгснөөр тусдаа амьдарч байсан гэх албан бус их сурвалжийн мэдээлэл бий. Энэхүү онц ноцтой гэмт хэрэг тухайн өдрийн 11 цагт гарчээ. Тухайн үед хамгаалагч байсан ч энэхүү үйлдэлийг зогсоох боломжгүй байсан гэдгийг онцолсон. Босон явдлыг бичлэг дууны дүрстэй камерт үлдсэнийг Жемол худалдааны төвийн удирдлагууд онцолж байгаа юм а. Гэр бүлийг эвлэрүүлэн зуулчлах ажиллагаа 30-90 хоногийн хугацаанд явагддаг байна. Харин энэ хугацаа урт мөн үр дүн муутай. Цаашлаад хохирогч талд ямар нэгэн эрсдэлд орох нөхцөлийг бүрдүүлж байгааг энэхүү тод жишээ харуулж байгаа юм а. Эвлэрэх хүсэлтийг ихэвчлэн нөхрийн зүгээс гаргадаг. Эвлэрэх хугацаанд нөхрүүд эхнэрээ занал хийх тохиолдол цөөнгүй гардаг талаар мэргэжилтнүүд онцоллоо. Одоо нөхөр нь л айгүй их эвлэрэх тийм хүсэл сонирхолтой байдаг. Одоо яг ч юм бас эхнэр эмэгтэй хүмүүс бас нэг мэдээж гэр бүл болгонд ямар нэгэн юм тохиолдож байгаа. Тэр болгон дээр бас энэ гэр бүл салтын нэг юу нь яагаад үүсэж ийнэ вэ гэвэл одоо согтур болгонд аны зүйл байна, арх согтур болгонд аны зүйл мөн одоо араар тавилт байна. Баянгол сонгоо архан хаамл дүргийн иргэний хэргийн тойргийн шүүхтэр жилд гэр бүлийг эвлэрүүлэн зулчлах 700-аас 800 өргөдөл ирдэг байна. Үүний 5-аас 10% нь үр дүнтэй байдаг байна. Тэгвэл эвлэрүүлэн зулчлах хугацаанд хохирогчийг хэрхэн хамгаалдаг талаар тодруулахад хохирогч талыг хамгаалах гэхээс илүү энэ эвлэрүүлэн зулчлах ажиллагааны хугацаанд аль нэг талдаа ямар нэгэн дарамжхалт үзүүлэхгүй байх ёстой. За хэрвээ үзүүлсэн тохиолдолд одоо цагдаа танддаг ч юм уу одоо ямарваа нэгэн байдлаар одоо нөгөө талдаа ингийн шүү тгий шүү гэдэг байдлаар алддаг ч юм уу тийм ээ нэр хүндэд нь алдах эсвэл ингээд өөрт нь занал хийх маягаар тиймэрхүү мессежж бичих ч юм уу тийм тохиолдолд болохоор ер нь бол өргөдөл гарагч нөгөө нэг эвлэрэхгүй гэсэн талын одоо хохирогч гэдэг өөрөж яриад тэр хөтлөлийнх нь хүсэлтийг нь аваад энэ ажлаа дуусгах болгодог гэсэн үг. Тийм. Тэрнээс бол яг тийм ийм аюултай нөхцөл байдалд орсон гэдэг утгаар ер нь бол тийм хамгаалалтын юуны тийм асуудал юм байхгүй гэсэн.